Өнөөдөр бид нар ингээд албан тушаал санал суулны хэрүүл хийгээд явж байгаа хооронд бол эрчим хүчний салбарт бол маш хүнд асуудал үрдшин бол болсон байгаа. Тэгэхээр цахилгаан станц 3 дээр гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор эрчим хүчний сайд чойж сүрэнгээс би бол мэдээлэл авах гээд өнөөдөр бол мэдээлэл авч чадсангүй. Тэгэхээр яг бодтойгоор албаны их сурвалжаас бол мэдээлэл баталгааж гаргах хэрэгтэй. Эрчим хүчний яам тухайн ослыг яагаад хав дараад байгаа вэ гэдэг талаар би бол яг чуулганы танхимаас яг албан ёсоор бол асуултыг асууна. Энэ маань бол одоо 50 мегаваттын хүчин чадал бол шууд дутагдаа явчихж байгаа гэсэн. Тэгэхээр дархны цахилгаан станц тэр жигтэй зогссонтой адилхан одоо үр дагавар гүйцэтгэх. Тэгэхээр хаан бол сонгоны хараханд үүрэгт байгаа одоо иргэд болон аж ахуйн нэгжүүлэлтүүдийн цахилгаан эрчим хүчээр хангагдах аюулгүй байдалд бол шууд утгаараа энэ маань бол доголдол гарч байгааг бол илрэл. Тэгэхээр өмнө нь бол эрчим хүчний салбарын бол бид нар одоо мөнгө төгрөггүй улмаас бол тоног төхөөрөмжөө сайжруулж чадахгүй нэ гэж хэлдэг байсан. Гэтэл худлаа өнөөдөр тийм байхгүй. Улсын их хурлаас хангалттай дэмжиж хангалттай маш сайн дэмжлэгүүдийг өгсөн. Тэр ч утгаараа иргэд ч гэсэн энэ ачааллыг нуруунд дээр үүрсэн. Гэтэл эрчим хүчний яамын үүргээ гүйцэтгэж чадсангүй. Эрчим хүчний яамд цаг хугацаа байсан. Гэтэл энийгээ хийж чадаагүй гэдэг маань бол энэ эрчим хүчний сайд чойжлсон үнэхээр ажиллаж чадаагүй гэдэгтээ би бол тийм бүдүүнэлтэй байгаа.